Сайн мэцхан эрхэм хүндэт үзэгч сонсогч уншигч та бүхэнд орой мэндийг хүргэе. Та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаараа эхлэхэд бэлэн болоод. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хүний их хэмж Соднон бэл өргөдөн оролцож байгаа. Орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. Та бүхэндээ бас орой мэндийг хүргэе. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна да гэдэг. Ажил төрөл нь 5-таа байна уу? 5-таа ажиллаа хийгээл талбай дээр тэмцлээ хийгээл тэгэл байж л. За Монгол хүн амны бэлгэрээ гэж ямар ч соёлыг сайхан мэдлээд авъя тийм ээ. Тэгээ өнөөдөр таныг бас онцолж нэвтрүүлэлтээ өрсөн бас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан. Танд маш их баярлалаа. Тэгээ сүүлийн хэд хоног Сүхбаатарын талбай дээр өрнөд байгаа эрүүл мэндийн ажилчдын чагсаал цуглааны дээр бас та оролцоож явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас яг энэ эрүүл мэндийн салбар тийм ковидтойгоор холбоотой ямар хүн нөхцөл байдал үүсээд байгаа талаар бас энэ салбарт ажиллаж байгаа хүний дуу хоолойг бас үзэгч түмэндээ хүргэдэг юм лүү гэдэг одоо бодол санаа байсан урилга хүлээж авсанд дахин баярлалаа. Баярлалаа. Та бүхний урилгыг тавьсанд бас баярлалаа. Тэгээд салбарын хүний хүмүүс зүтгэдэг, салбарын хүний хүмүүс санаа зовдөг. Мэргэжлийн эмч хүний хувьд энэ зүйлийн төлөө өнөөдөр дотроо бас бодож явдаг, бас шинжилгээг хүлээдэг хүний бас энэ юмтай тэмцэж өнөөдөр талбай дээр бид бас эсэргүүцлээ илэрхийлж байгаа. За та бүхний эсэргүүцлийн одоо гол шаардж байгаа зүйл нь яг юу вэ? Та бүхэн яг юуны төлөө тэмцээд байна? За бидгэд бол нэгд бол ковидын далмаар иргэдийн эрүүл мэндээр бизнес хийх бол, хоёрт нь эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг нэм, гуравт нь эрүүл мэндийн ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруул, дөрөвт нь хууль эрх зүйгээр хамгаалах гэсэн ийм дөрвөн шаардлагыг бидгэд өнөөдөр хүргэж байгаа. За нэгт бизнес гэж байна тийм. Өнөөдөр хөнгөн хүнд дунд гэдгийг өнөөдөр ялахгүйгээр ковидтай хүнийг яг үнэн зөвийг ялахгүйгээр аваач нэмлэгтэй хэвтүүл өнөөдөр ковидыг хавтгаар болсон нэгд. Хоёрт нь бол нөгөө хөдөө орд илгэлээ гэж өнөөдөр зөндөө юм ярьсан. Энэ дээр өнөөдөр яг өнөөдөр хөнгөн хүмүүсүүд өнөөдөр авчуулаа хэвтэх 400 сая төгрөгтэй нөгөө нэг хээрийн имлэг бий болсон шүү дээ. Тэгсэн. Тэр имлэгтээ өнөөдөр хөнгөн хүмүүсүүдэд авчилж хэвтүүлээд өнөөдөр ийм жоохон менежментийг жоохон барих хэрэгтэй байлаа. Тэгэхэд барьсангүй. Гуравт нь бол нөгөө халдвар хамгааллын нөгөө ариутгалын юугаа бол хувийн мэдл шилжүүлсэн бол энэ бол засгийн газрын болон улсын онцгой комиссийн ганц алдаа байл. Карманаас карманы хооронд өгсөн. Гадаадд бол гадаадд одоо хятадд гэхэд өнөөдөр Бээжинд масктай хүн өнөөдөр байхгүй гэж байгаа. Яагаад бол цэрэг армийн хөдөлгөөн халдваргүйжүүлэлтээ өнөөдөр хийцсэн. Тэгэхээр манайх өнөөдөр хийж чадсангүй. Тэрний төлөө өнөөдөр ковид харгалаа. Бүгдийг л аваачаал өнөөдөр шахаал базаал нэг болгочлоо шүү. Танил талтаа хүн л ковид тусан бол эмнэлэг твж байна. Хөнгөн хүмүүсээрээ эмнэлгийнхээ орыг дүүргэсэн юм уу? Жинхэнэ тэр ковид тусаад хүндэрч байгаа хүмүүс нь үйлчлэгийг авч чадахгүй, эмнэлэг твж чадахгүй, ор олдохгүй ийм нөхцөл байдал одоо байгаад байгаа юм шиг бидэнд бол харагдана л да. Мэргэжлийн хүний одоо нүдээр харахад нөхцөл байдлыг ямар шуухан байх шиг байна. Одоо гадаадд бол нэг юм програм байт юм билээ л. Одоо би регистрийн дугаартай Соднон бэл гэдэг регистрийн дугаараа хийгээл Баян зүрх хаягтай бол Баян зүрх хаягтай гэтэл та тэд хоногийн дараач имлэгтэй хэвтдэг тийм програмтай. Ямар ч оож харахгүй, ямар ч хүн гуух шаардлагагүй, ямар ч имлэг бараадах шаардлагагүй. Өөрөө очил тэр имлэгтэй тэр цагт очил хэвтэж байна. Манад бол энэ байхгүй учраас танилаа гуугаад. Дээрэс нь одоо төрүүлсэн тестээр магадгүй эрэг, сул эрэг мэрэг өнөөдөр бүдэг гарсан тохиолдолд тэрийг яг батлаагүй байхад шууд очиад ковидын имлэгт очиж шууд хэвтчихдэг. Тэгээ хөнгөн хүндийг ялахгүй нэг дор бүгдийг авчиж байгаа учраас энэ бол алдаа байхгүй. Эрүүл мэндийн буруу бодлогын алдаа. Улаан бүс нөхцөл байдал юу нь ямар шуухан байна? Маш хэцүү байна шүү дээ. Өнөөдөр бол улаан бүс гэдэг юм өнөөдөр бүх имлэг бол өнөөдөр улаан бүс болчихсон. Өрхийн имлэг өнөөдөр улаан бүс. Вакцины газар бол өнөөдөр улаан бүс шүү дээ. Өнөөдөр вакцин тариулах госч байгаа хүмүүс өнөөдөр ковид авч байна. Өрхийн эрүүл мэндээр хүүхдээ бас тариа тариулах гээд очиж байгаа хүн өнөөдөр бас нөгөө сарынхын тариануудыг хийх гэж очиж байгаа хүн өнөөдөр халдвар өвч авч байна. Зүгээр даралт нэгсээд өнөөдөр очиж байгаа хүмүүс, эмээ авах гэж очиж байгаа хүмүүс өнөөдөр бүгд өнөөдөр ковид авч байна. Бүгд улаан бүс болсон. Өнөөдөр улаан ногооноор нь ялгаал нэг засгаас нэг мөнгө төр өгөөд байгаа. Тэр бол өнөөдөр ямар шаардлагагүй юм. Өнөөдөр бүгд улаан бүс болсон. Одоо нэг танаас албах нэг имэйл юм яриад байна л да. Боловсон хүчингүй, ажил хүчингүй болчлоо. Үнэхээр тийм болсон байна. Сая ковид туснаас хойш 2 жилийн хугацаанд
165 ажил эмч, 146 сувилагч, туслах сувилагч өнөөдөр ажлаас гарсан баг. Одоо хомсдолд орчлоо. Тэг салбар маань хомсдолд орохын гэрээрээ салбар маань өнөөдөр сөхөрчлөө. Цалингүй өнөөдөр нийгмийн хамгаалал, хууль эрх зүйг болохоор ч өнөөдөр хэн ажиллах хүсэл. Дуртай нэг нь өнөөдөр хаалга тушаад оромжилдог боллоо. Дуртай нэг нь ажил дээр нэрээ дарамталдаг боллоо. Тэгэл ажилласаа гарвал нөгөө банкнд дарамталдаг. Тэгээ шүүгэн шийдвэрэнд дарамталдаг. Өнөөдөр ийм л болчихлоо л доо. Өнөөдөр янз бүрийн асуудал боллоо гэдэг эрүүл мэндийн салбарын өнөөдөр очиж цагдаа дээр байцгахдаа өнөөдөр цагдаач өнөөдөр эрүүл мэндийн салбарыг хамгаалах иргэдийн тал байдаг. Өнөөдөр нэг хүн өнөөдөр хаалгаас аваад жишээлбэл одоо над дээр жишээл би одоо ажиллаж хийж байгаа суужгаад нэг өдөрт нэг 50 60 хүн, за нэг 100 хүн үзэл. За би нэг 50 60 хүн байл гэх нэг 3 хүн очирлж байхад араас нь өнөөдөр Монгол хүнээс зогсож чадахгүй шүү дээ. Хүмүүсээр хариулал, 9 төрлийн хүмүүсүүдээр хариулал, асрагч зөвлөгч, эмчнэр хариулал. 3 хүний дараа баштаа та төрүүлж байгаа ороод ирэх гэтэл өнөөдөр тийм байхгүй. Тэгээ би ч өнөөдөр мэдлэг гэмтлийн хүн гэдээ бодохоор мэдлэгийн ямиг үзэж яхад өнөөдөр өөр зөөр яриа. Та тийшээ очиж үзүүлж байгаа гэхээр чи авилгатай эцсэн юмч. Чи өнөөдөр тийм юм шүү дээ. Өнөөдөр ингээл хаалгас аваад өнөөдөр гарна. Дээшээ гараа удирдлагууд хийдэн. Удирдлагууд нь бол эмчийн буруу болгодог. Тэр хүний буруу гэж байхгүй шүү дээ. 111 л мэдээлэл өгөхөд миний л буруу. Өнөөдөр ийм систем өнөөдөр нүүрэлцэн учраас эрүүл мэндийн салбарын өнөөдөр ажиллахад маш бэрхшээлтэй байна. Бүр орхигдчихлоо. Тэгээ тав хүмүүс маань нөгөө ажил хийнэ гэдэг байгаа шүү дээ. Тийм. За ажил хийх гал өрнүүлэх гэдэг уг нь бол өргөсөн тангарагтай байгаад байдаг. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөөгөө тангарага өргөцсөн хүмүүс маань ажил хайчгаар тэнд байгаа өвчтөө золонтой хүмүүс маань яах юм бол өнөөдөр одоо бид хэдтэй яг цуг цагсаад байгаа нэг хэдэн залуучууд байгаа. Тэрний хэддэг нөгөө дабл стандарт гэдэг байгаа шүү дээ. Тэр жил баггүй. Тэгээ одоо бид гэж яана гэхдээ нөгөө тангарагаар далимдуулаад хүнийг боолчлоод байна шүү дээ. Одоо бид хэд ч юу 600-аас 800 мянган төгрөг цалин авч байна. Өнөөдөр гадаад мэслийн совилогч өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авдаг. Мэслийн эмч гадаадад хэдэн төгрөгийн цалин авдаг. Эрүүл мэндийн салбарын гадаад л өнөөдөр аялах гэж өнөөдөр очдөг шүү дээ. Шалгах гэж, ажиллаа хийх гэж, өрөө дарах гэж очдөг. Тийм болцсон учраас өнөөдөр бол тэр тангараг гэдэг ямиг бол өнөөдөр баг орхих хэрэгтэй. Нэг л юм байт юм байл л да бид сая сүүлийн бүлэг судалж яхад нэг л юм байна. Хэрвээ онцгой комиссийн үед эрүүл мэндийн аялалцад хэрвээ ажиллаа хийх юм бол яг нэг жоохон ялтай байдаг юм бэл. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын өнөөдөр тэрний магадгүй тэрний дарамт. Дээрээс нь сая төгрөг өгсөн учраас ажилласаа гарах ихтэй нөгөө сая төгрөгний нөгөө өгөхгүй сая төгрөгөө ажиллаас нь гаргадаг эрүүл мэндийн яам төрийн газраас өгсөн байх чи имлэгэн дарамталдаг. Өнөөдөр team систем нүүрэлцсэн учраас үнэхээр нулимстай сэтгэлдээ бүх юмыг тээцэн л өнөөдөр явж байна. За 2-5 хүн маань цалин нэмгээд байгаа тий. За хавар шиг санаж байна. Танаа үйлдвэрчний эвлэлийнхэн талбай дээр гарч часаад эмнэлгийн ажилчдын цалин нэмээ гэдэг сайд дарганы нэвтрэлтэйгээ уулзаад нэлээд ойлголцоод тэгээд тэр чагсаал сүглэн буусан болов уу гэж харж байгаа шүү дээ. Яг бодитойгоор одоо 5 хүний гар дээр нэмэгдсэн цалин пүнлэгж юм байна уу? Үйлдвэрчний эвлэл тэ бидэд бас хамтдаа нэгдэж дуурч ирсэн. Тэгээд бидэд удирдлагын зөвлөлтөнд ороод бол эхлээд бид хурал зөвлөн хэвлэлийн хурал мөрлөгийг явж ирсэн. Тэгээд яамны уулзсан дээр бол намайг бол оруулаагүй. Үүдэн дээр 30-40 эмчнэр сууж хахад өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн бидэдээс өнөөдөр зүгтаагаал явсан. Арай гэж араас нөгөө бидэд ариунаа дарахтаа уулзаад юм ярихад бидэд тэмцэж штэ бидэд явна штэ л гэж байгаа. Ажилчдаас зүгтдэг үйлдвэрчний эвлэл өнөөдөр байхгүй. Дээрэс нь бидэд сар болгон 1%-ийн татварыг өгч байгаа. Тэр мөнгө өнөөдөр хаашаа явж байна? Өнөөдөр аргаа урахад 25,000-аас 35,000 ажилчдын өнөөдөр 1% өнөөдөр тэр байгууллага авч байгаа шүү дээ. Тэг өөртөө ашигтай юм өнөөдөр хийгээд явж байна. Үйлдвэрчний эвлэлд өнөөдөр 1% хураалгаж байгаа мөнгө өнөөдөр юун зарцуулагдах вэ гэхээр бид хэдийн баярсалтаар нобор болон чихэр жимс. Тэгээ 100 бол хонь болж л ирдэ шүү дээ. Банк санхүүгийн байгууллагт бид хэд мөнгөө хураацсан юм шиг л тийм л юмыг өнөөдөр авчиж байгаа шүү дээ. Өнөөдөр үнэхээр үйлдвэрчний эвлэл өнөөдөр мундаг байсан бол сая хавдрын эмчнэр, хөсөөтийн эмчнэр өнөөдөр сошиалар өнөөдөр үнэн удлын мэддэхгүй, төрхийн эмчнэр өнөөдөр үнэн удлыг мэддэхгүй байхад л өнөөдөр ямар амар сошиалар нүдвэ тэр хүний амьдрал, тэр хүний сэтгэл зүй, тэр хүний мэрэгжил боловсрал бүх юм нь өнөөдөр байх тэр хүмүүсийг орхиол өнөөдөр
хэцүү байдалд орууллаа шүү дээ. Тэрийг хамгаалаад өнөөдөр үлдсэн нэвэл дуурсангүй шүү дээ. Хамгаалж чадсангүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид хэд хэн бид гэдгийг хамгаалахын гэдгийг өнөөдөр бид ойлгохгүй л. Удлан үлдэрчний нэвлийн зүйлүүдээр өнөөдөр бодтоос хийгээд ямтайгаа хамтраад хуулийнхаа салбартаа хамтраад өнөөдөр нийтлэл явах хэрэгтэй л да. Даанч Монгол тийм алга. Та бүхний жагсаал цуглаан дээр очиж уулзаагүй. Ирээгүй л байна. Манай эмчнэр л ирж гар үсгээ зургаал үзэл бодлоо хэлж байгаа. Гэхдээ даанч нөгөө зурганд орохгүй, ярилцлаганд орохгүй гэж байгаа. Ягаад гэвэл дарга бол бид хэдийг очиод имэйл гэсэн. Уг нь бол бид хэд бол нэг л зүйлийг зарж байгаа. Дарга нар бид хэд л өнөөдөр ажилчдаа 5.10 ажилчдаа өнөөдөр 200 ажилчин байхад нэг 5.10 хүн бидэнд бол явуулах хэрэгтэй. Бидээ амч агсах хэрэгтэй. Тэр хүн өнөөдөр салбарын төлөө өнөөдөр санаа зовдөг бол ажилчдынхаа өнөөдөр санаа зовдөг бол өнөөдөр ажиллаж байгаа эрхийн төлөө санаа зовдөг бол өнөөдөр энэний төлөө өнөөдөр дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Даанч тийм өнөөдөр алга. Битгий ирээрээ содоо эмчтэй өнөөдөр нэгдэж болохгүй шүү гэдэг үүргийг өгч байгаа. Өнөөдөр хуулиар ковидуд ажлаас халагдсан өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид өнөөдөр шүүхэр ороод өнөөдөр юм нь бол бүх юмдаа ялцсан өнөөдөр тийм эрүүл мэндийн ажилч зөндөө биш ажилд орч чаддаг. Цалингаа авахгүй. Цалингийн өнөөдөр өгч чаддаг. Өнөөдөр нөхцөл байдал хүнд байна. Салбар маань үнэхээр зөвхөрцөг байна. Дарга цэрэг удирдлагууд та бүхэнд ер нь очиж уулзав. Ирэг байна. Ерөөсөн. Өнөөдрийн байдлаар бол ирэг байна. Ерөөсөн ирэг байна. Цаашдаа ингээл эртлэн талбай дээр жагсаал авах та хэд маань. Гар үсгээ цуглуулах уу? За бид тэгэд гар үсгээ өвдсөн цуглуулж хагаад яамлуу тэгээд нэгэн бодлогын яамлуу хилцлөө тэгээд бид нэлээд олон газар руу шаардлагуудаа хөргүүлнэ. Та бүхний тэмцэл хэр үнд хүрэх үл гэж та харж байна. Хөргөнэ. Ямар ч сан болохоос нь болохгүй хүртэл ямар ч сан тэмцэнэ. Тэгээд бид энэ 7 хоногт өвдсөн гар үсгээд юмнуудаа цуглуулж дуусчаа тэмцэл дараагийн 7 хоногоос ер нь бол бид хорцтно. Арай өөр шатлаар бид тэмцлээ илэрхийлнэ. Өнөөдөр хууль гэлтэй байгууллага биднийг өнөөдөр дарамтлаж байгаа. Гэвч бид өнөөдөр буухгүй зогсохгүй явах хэрэгтэй. Өнөөдөр тэр сүлдэндээ тангар өргсөн болохоос сайддаа намдаа тангар өргөхгүй. Нэг үгүй тэгэхэд миний харж байгаагаар танаас салбарынхан арай тийм нэг жоохон хүлцэнгүү дуурч чаддгүй хүмүүс байдгийн болоудаа л гэж зүгээр надад бодогддгийг. За энэ нь одоо цаагаараа олон хүчин зүйлүүд байдаг л баг. За нөгөөдгөр дуурайд очиод гараж зураад нэг яриа мөрөө өчих юм бол холноосоо салчих гаач явах одоо тэр хүний амьдралдаа тийм ээ тийм хэцүү зүйлүүд байдаг л баг. Гэхдээ л танаас салбар арай л хүлцэнгүү юм шиг харагдаад байгаа юм. Ер нь бол тийм. Өнөөдөр багш нар тэмцээл бүгд гарч ирэл өнөөдөр тэмцээл цалингаа нэм болж байна. Багш нар өнөөдөр одоо ковид үед байхад гэрээр хичээл заагаал өнөөдөр цалингаа бүт аваад явчихсан. Эмч нар өнөөдөр ковид туслаа гэх гэртээ өнөөдөр листийнхаа мөнгөийг л авчихсан. Тэгэхээр маш олон юмнууд өнөөдөр байна. Бид хичнээн жил өмнөх төвчхүү. Тэгэхээр энэ төвчээр минь одоо үнэхээр тасарлаа шүү дээ. Тэгээд энэ нийтлээ өнөөдөр дуурах цаг нь аль хэдийн болчихсон. Манайхан ч тэгээд дотроо бодоод сайхан цагийг хүлээгээл ирэхэд явж байгаа шүү дээ. Үйлдвэрсний хэвлэлдээ өнөөдөр 100 жил итгэлээ гэж байгаа. 100 жилийн түүхтээ үйлдвэрсний хэвлэлийн байгууллагад итгэсээр байгаа л 100 жил. Тэгэл би тэгэхэд одоо өнөөдөр үйлдвэрсний хэвлэл ямар нэгэн газар хамааралгүйгээр өөрсдөө яг тэмцэх ёстой л гэж бодож байна. Одоо энэ танаас салбарын бүх эмчнэр маань баг ковид эмчнэр болсон юм шүү. Тийм. Ер нь бол бүгд. Тэгээ нэг манайхан байшаагаал нэг юм ковидын эмчлэг арга таагтгаа ингээд л нэг солиолох юм. За тэр нь одоо 9 жирийн нөгөө вирусынхаа мутацтад нь тааруулж сольдог тал байдаг л баг. Ер нь яагаад ингээд заавал нэг гой төгс юм аа ингээд арга барил олоод авчихгүй ингээд байшаагаа солиод идэгий. Эмчилгээнийх нь арга барил нь одоо энэ эмнүү солигдлоо. Сая арбидол хасаа ичлээ. Тэгэхээр одоо энэ баг жил гарангийн хугацаанд нөгөө арбидол уусан хүмүүс чинь буруу юм уугаад байсан байж таарах нь. Сая арбидолын оронд оруулсан Fabi Pfizer билүү? Тийм. Fabi Pfizer чинь миний санаж байгаагаар арбидолоос өмнө хэрэгжиж байгаад хасаад дахиад тэр арбидолыг оруулсан байхгүй. Тэнгүүтээ одоо арбидолыг хасаад Fabi Pfizer гэдэг имийг оруулаад байгаа. Энэгээрээ зүгээр миний харж байгаа нь энэний цаанд бизнес яваад байна уу гэж харагдаад байгаа байхгүй. Засгийн газар бол улсын онцгой комисс эрүүл мэндийн яамны буруу шийдвэрээс болж өнөөдөр иргэд тулг эрүүл мэндийн өнөөдөр хохирч байгаа шүү дээ.
Өнөөдөр тушаа шийдвэр нь 7 хоног хүрэхгүй хугацаанд өнөөдөр өөрчлөгдөж байгаа. Та одоо өнөөдөр харж байгаа үстэй 8 сая төгрөгөөр ковидыг эмчилгээ өнөөдөр иргэдэг ковид улс өнөөдөр хайж ил шүү дээ. Улс өвчнөө өнөөдөр хайдаг улс гэж байх уу? 8 сая төгрөг чамд өгөө чи ковид тусчаа хүрээд ирээч гэдэг өнөөдөр хайж ил шүү дээ. Тэрүүгээр далимдуулаад даатгалын газрууд өнөөдөр хайж илээ. Маш олон газрууд өнөөдөр өвчнөө хайж ил шүү дээ. Тэгэхэд одоо өнөөдөр хайлтаад өгөл. Өнөөдөр 8 сая төгрөгийг хүн болгоныг эмчлээд үгээр өнөөдөр хайлт. Тийм боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Өнөөдөр ийм байж өнөөдөр салбар маань айтайхан явж байгаа болж байгаа гэдэг өнөөдөр ярих бол үнэхээр хэцүү. Өнөөдөр сайдан ч өнөөдөр энэ төлөө өнөөдөр дуурч чадахгүй өнөөдөр ханиад томооны үеэр ковидын тест эерэг гарах магадaltaй гэж өнөөдөр өөрийнхөө фэйсбુક дээр өнөөдөр яамныхаа фэйсбુક дээр тавиал өнөөдөр явж шүү дээ. Хинд итгэх юм бэ те. Тэгэл өнөөдөр 160 мянган төгрөгийг өнөөдөр эмчилгээг өнөөдөр ковидд зарж байгаа өр хэрүүл мэндийн дэвтэ 8.8 сая төгрөгийг тэрбум төгрөгийг өнөөдөр гэрээр эмчилүүлж байгаа хүн зарлаа л гэж байна. Тэр өнөөдөр юу юм? Хувийн байгууллагын өнөөдөр хувийн газруудын өнөөдөр карманд ороод явсан шүү дээ. Өнөөдөр тэр багцаг гэж яриад байгаа тэр багцууд нь өнөөдөр хідэн төгрөг болж байгаа өнөөдөр ард иргэд өөрөө хартсан шүү дээ. Аль хэдийн нэггүй өнөөдөр дүгнэлтээ гаргацсан шүү дээ. Тэгээд өнөөдөр 60 мянган төгрөг 75 мянган төгрөгийн 80 мянган багцаа өнөөдөр өгч дуусаагүй байхад 160 мянган төгрөгийн багцгээд гарцсан. Ирээгүй багтан тэр багцыг ард иргэд нь өнөөдөр нэгж шүү дээ. Тэгэхээр ард иргэд бас зарим зүйлүүдийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид хэд яам өнөөдөр шийдвэрээ гаргалаа гэдэг маргааш нь өнөөдөр доош хотлын байгууллага өнөөдөр хэрэгжүүлдэг юм аа. Уул нь бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад Монгол улсад тийм боломж байхгүй. Бүх газар очдөг. Нөгөө тендер зардал нөгөө газрууд нь хийн өнөөдөр боломж авах. Тэгээд өнөөдөр нөгөө ерхий эрүүл мэндийн эмчнэр өнөөдөр ковидыг авч байгаа эмчнэр өнөөдөр бүгд тэр ковид эмч биш шүү дээ. Би ч ковид ажиллахад би өнөөдөр мэржлийн эмч. Тэгэхэд би ковидын зарим үйлчлэгийг мэдгүй. Тэгээ бүгдийн өнөөдөр төгс байлгахын төлөө өнөөдөр ард иргэд хүсэж байна. Үгүй тийм бол арай боломж арай бүрдээг байна. Ковид гэдэг одоо нэг өвчин бий болцсон учраас одоо энэний дахиад нарийн мэржлийн эмчнэр гэж дахиад гарч ирэх байна. Явуун дайг бол. Эсвэл дахиад шатлал өгөх гэх байна. Дахиад эмчилгээ нь өөр болох. Энэний дараа гэхээс одоохондоо манайх арай боломжгүй юм. 2 жил болцоход өнөөдөр яг үнэхээр муулж байгаа юм шиг. Ковидын тест яг үнэн зүгээр авч чадахгүй шүү дээ салбар. Зөндөө авч байгаа юм чинь бид шалгалтаар ороод ингээд явхад өнөөдөр авч байгаа юм байхгүй. Тэгээд яг ковидаар өнөөдөр эмнэлэгтэй хүмүүс хэвтүүлээд байгаа юм гэдэг асуудал байна. Тэгээд ковидын эмчилгээний нөгөө 160 мянган төгрөгийн сүүлд болсон супер вакц нь өнөөдөр яг иргэд дээр 160 мянгаар очиж байгаа юу гэдэг нэг асуулт байна. Ингээл маш олон асуудлууд өнөөдөр нийгэм тулгарч байгаа учраас энэний төлөө бас багчсан дуу хоолой хүргэх гээл өнөөдөр талбайд зогсож байна. Одоогоос нэг жил гарангийн өмнө бол хүмүүс ковид туслаа, эмнэлэг дэвтлээ гэхээр миний ойр орчинтлоо ингээ байдаггүй байсан байхгүй. Тэгэхээр бид нар бол би хувьдаа юу гэж хардсан бэ гэхээр ер нь баг энэ ковид гэдэг чинь байгаа юм уу? Хаана хин тусаад байгаа юм бэ? Ямар эмчилгээ хийж байгаа юм бэ? Энд нь бас нэг хардах юм байлаа л да. Одоо эсрэгээр миний эргэн тойрхон бүгд өвдсөн. Ер нь энэ хүн амын тал нь өвдсөн юм биш үү? Талаас илүү ч юм. Ер нь бол ковидор хүн болго өвдөн. Магадгүй одоо вакцина хийлгэчихэл өнөөдөр вакцины муу гэж өнөөдөр яриад шүү дээ. Хэдэн жил өнөөдөр судалж тэр вакциныг гаргах ёстой, хэдэн жил өнөөдөр явж тэр вакцины өнөөдөр хүн дээр таригдах ёстой гэдэг өнөөдөр шийдэгдээгүй л байна шүү дээ. Тэгэхээр шууд гарсан вакциныг өнөөдөр тариал байна л да. Тэгэхээр өнөөдөр ковид өнөөдөр бүх хүмүүс тусч яаж өнөөдөр бүх хүмүүс бараг идэгжиж энэ ковид гэдэг юм өнөөдөр дуусах. Тэгэхээр ковид туссан ус дахиад ковид тусаад байгаа. Тэгэхээр энэ бол Монголд бол арай болоогүй. Нэг 2 жил дахиад шаардлагатана. Тэгээд дээрэс нь бас нэг ийм зүйл байгаа дах. 3 дахь туун магадгүй цаашаа 4 дахь 5 дахь туун гэл явах. Энийн нэмэр гэж юу н байна уу? Одоо 2 дахь тун гэлсэн хүн бол дэлхийн хаач ч гэл нэг бөө юм ба шүү дээ. Одоо нэг сертификаттай тий. 2 дахь тун гэлсэн хүн бол өнөөдөр баг маск авч байгаа юм да.
ковидгүй 100-ны төлөө, ковидгүй сайхан наадцгаая те баялагтай эзэн Монгол гэдэг өнөөдөр маш олон зүйлийг өнөөдөр ярьж ард иргэдэг мөнхруулж 2 тунгаа вакцин хийлгчээд одоо дахиад 3 дахь тунгаа л ярьж байна те. Магадгүй өнөөдөр зарим газар өнөөдөр 18-аас доош хүүхдүүд өнөөдөр ямар ч вакцин хийлгээгүй байгаа шүү дээ. Зэрэмсэжд хийлгээгүй байгаа. Тэгэхэд яагаад Монгол энэ юм дээр их улаарад байна гэдэг чинь бас цаанаа бас асуудал байгаа те. Яагаад дарахгүй байна? Яагаад энийг дуусгахыг хүсэхгүй байна? Чилэг сонирм байхгүй. Өнөөдөр оюутлоготой бидэд бас нэг 6 сар нэлээд удаан бас оюутлогоо төсөлтөөр бидэд ажиллалаа ковид үед. Тэр газар бол сая 8 сарын 1-ээс ерөнхийдөө ковидыг цэг тавина гэсэн. Бүх хүмүүстээ вакцина хийлгэжлээ. Бүх хүмүүстээ алтар хамгаалыг заажлаа. Ерөөсөө цэг тавихын төлөө өнөөдөр маш их хичээж ажиллаж шүү дээ. Тэгэхэд Монгол улс яагаад энэ байгууллага шиг өвлгөр дуурайл аваад ч юм уу те энэ гадаадын мэрэгчлүүдээс яагаад зөв сонсоо зөвийг хараад яагаад энэ дээр цэг тавихын төлөө өнөөдөр яагаад явахгүй байгаа юм бэ л гэж бодож байна. За танаас олбор энэ онд сайхан хуулиа батлууллаа. Энэ оноос мөрдөд эхлээд явж байгаа тийм ээ. Эрүүл мэндийн даатгалын сангаар санхүүжилнэ. Хүн хэдий ч хэрэг ажиллаж чадна уу? Төдий чинээ цалин бүнлүү нөгөө нэмэгдээд явахаар айтал юм шиг хууль. Зөв миний харж байгаа айтаахан хууль юм уу гэж харагдаад байгаа шүү дээ. Яг та нарт яг яаж тусч байна? Өнөөдөр гүйцэтгэлээр цалинжнаа гэл өнөөдөр хуулийг баталчлаа. Гэтэ нэг л ард нэг л амир юу байхгүй цаана засгийн газар эрүүл мэндийн даатгалын юу асуудлыг шийднэ гэж байгаа тийм. Тэгээ ковидыг бас засгийн газар шийднэ гэж байгаа. Тэгэхээр бас цаанаас нууц юмтай тийм. Өнөөдөр гүйцэтгэлээр цалинжна гэж байгаа өнөөдөр энэ яг хэрэгцсэн юмнууд байхгүй шүү дээ. Гүйцэтгэл нэртэй өнөөдөр 3 дугаар амлаг бол аль хэдийн гүйцэтгэлд орцсон байгууллага. Гэхдээ цөөн тоогоор бол ерөнхийдөө маш цөөн тоогоор бол хүмүүст олгогдож байгаа. Ихэнх нь бол өнөөдөр гүйцэтгэл байхгүй шүү дээ. Салбарынхан өөрсдөө сайн мэдэхгүй юм шүү. Надад бас тийж анзаарагдаад байгаа шүү дээ. Салбарынхан мэдэхгүй байгаа. Бидгэд энэ гүйцэтгэлээр цалинжихын өмнөхөн эрүүл мэндийн даатгалын хэлцэдтэй уулзаа нэг л юм ярьж байсан. Тэгэхэд бидгэд өдөрт ингээд 50 үздэг бол нэг хүнээс нь 1000 төгрөг бид хэдлөө өгч өчээл гэж. Эсвэл 500-аас 1000 төгрөгтэй. Өнөөдөр энийг хөтсөн бол магадгүй сартаа 500-аас 1000 сая төгрөг өнөөдөр тэр хүний залин дээр нэмэгдэж орно те. Тэгэхээр арай илүү нааштай арай илүү юм болов гэж би харж ирсэн. Тэгэхээр өнөөдөр тийм байхгүй. Ковидд ажиллаж байгаа хүмүүс өнөөдөр 14 хоног орчоод нэг гарч ирээд нэг 7 хоног дахиад ороод байна те. Яг нэг цалингаа нэг яг 800 мянган нэг сая 600 мянга болгочихээд те. Яг охин нь л авчлаа. Гэхдээ ер нь бол энэ гүйцэтгэл арай болов гэ. Одоо мэслийн эмчигт одоо гүйцэтгэлээр цалинжих юм бол одоо бид гэдэг чинь айгүй сайн цалин авна шүү дээ. Өдөрт 3-4 хагалгаа орлоо. Нэг хагалгаа эрүүл мэндийн даатгалаар бодгоор би одоо түнхний үе солилоо гэхэд бодохоор 6-аас 300 мянган төгрөг цалин шүү дээ. Нэг хүн дээр. Тэгээд тэр хүн тэрнээс одоо эрүүл мэндийн даатгал хэдэн өгнө бодох юм. Тэгэл ингээл мэслийн хагалгаанууд хийдیں۔ Сая гаруй төгрөг. Тэрний хэдэн өгнө гэл зөндөө юмнууд байна шүү дээ. Дэмжлэлээр ажилбарууд хэдэн үе. Үзлэг нь хэдэн үе ингээл. Солигч нь хэдэн үе ингээл. Нэг одоо хариуцлагч нь хэдэн үеийг авах ингээл. Ингээл юм ярихаар өнөөдөр маш олон зүйлүүдийг өнөөдөр яг юм хэлж гаргах хэрэгтэй. Тэр нарай гараагүй шүү дээ. Бид хэдээр бол арай тийм мэдээлэл ирээгүй. Та бүхний шаардлаган дээр 3 дахь зүйл чинь хууль эрх зүйн орчноо сайжруулъя гэдэг шүү дээ. Тэ. Ямар хууль эрх зүйн орчин та бүхэн дутагтаад байгаа юм? Бид тангараг өргөсөн бол өнөөдөр яг цагтааш хэл баймар шүү дээ. Тангараг өргөсөн бол хамгийн чухал нь бид тангараг өргөчөөд эмчийн ясыг гэл нэг хууль юу гэж тангараг өргөчөөд тэгчээ даанч нөгөөх нь хэрэгжихгүй. Дуртай нэг нь өнөөдөр өөрийнхөө байгуулдаг дуртай нэг нь биднийг өнөөдөр өөрийнхөө юмд ашиглаж шүү дээ. Төрхийг та харж байгаа үстэй. Төрхөөс бол засгийн газар огцорсон шүү дээ. Нэг эмчийн одоо магадгүй тэр хүн өвлийн гүтэнд таавчгтаа гарч ирэл 103-ын машинд суугаал те. Хажуунаас нь хүмүүс зургийг аваал. Тэгэл өрхөн эрүүл мэндийн төвийн дарган солигдоод засгийн газар огцорол те. Өнөөдөр ийм л мундаг ийм л ард иргэдээ сонсдог засгийн газар эрүүл мэндийн сайдтай өнөөдөр ийм шууд нөгөө шатар сайд мэдтэй ийм л мундаг
засаг төртөө хүн бол өнөөдөр энэний талаар анхаарах хэрэгтэй шүү дээ. Одоо бид хэд адилхан талбайд жагсаал эрүүл мэндийн ажилчдын цалин нэмье. Хурлаар оруулъя гэл. Өнөөдөр ингээд зогсох ёстой байдал өнөөдөр ийм зүйл өнөөдөр байхгүй шүү дээ. Сүүлийн 24 цагт ковидоор өвчлсөн хүмүүс энэ тоо гэл одоо өглөө 11 цаг болгоноос л одоо ярих юм да. За анхандаа бол би чигүүл тэр мэдээлэлээс айдаг байсан. Яна энэ ч одоо 3 оронтой тоо руу орчих үдэ, 2 оронтой тоо руу орчих үдэ. Нэг эсвэл тэгжилчтэй хайгаал амьсгаа дарамтлан мэдээг үздэг байлаа. Одоо бүр догшорцсон. Бүгд тоохоо болцсон. За энэ дээрээс нь нэмээд тэр нэг тооны зөрүү яваад. Энэ одоо ямар учиртай тоо байдаг юм уу? Та мэдгүй мэдгүй юу? Цаашаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага өгж байгаа тоо, Монголынхаа ард иргэдэд өгж байгаа тоо, энэ хоёр хоорондоо зөрүүтэй байгаад байгаа. Тэр техникийн алдааны юм байт юм болов. Өнөөдөр өдөр болгон мэдээ гараал өнөөдөр хүний өвчлөл магадгүй ковидын өвчлөл нас баралт бол зүгээр л тоо өвчлөл л доо. Анх бол нөгөө өвчлөлөө хайдаг байсан шиг өнөөдөр явсан бол өнөөдөр тоо хайх шаардлагагүй боллоо. Тооны зүр харах шаардлагагүй боллоо. Магадгүй өнөөдөр бидний ойр дотны хүнд энэ зүйл тохиолдохгүй л бол бид хэд магадгүй өнөөдөр тоогоо тоохгүй те. Яг өөр дөрөөр л тоохгүй. Тэрүүтэй адилхан өнөөдөр нөгөө Монголын өнөөдөр нэг тоо гаргаад жишээ нь орхиход яам нэг тоо гаргадаг те. Тэргэд нь хоорондоо зурдаг. Цаана гаргаж байгаа тоон дахиад зурдаг. Тийм л шүү дээ. Магадгүй өнөөдөр 1200 зөгч юм бол маргааш нь 1059 гэх. Нөгөө нэг үлдсэн хүмүүсүүд нь насварсан хүмүүсүүд амьдраад байгаа юм уу? Эсвэл ковидаар нас ороогүй уртлын өдөр нь буруу мэдээлж маргааш нь тэр хүмүүсүүдэд дахиад тоог нь багасгаад байгаа юм. Энэ бол эрүүл мэндийн яам бол энэ гаргаж байгаа сайтууд өөрсдөө энэ дээр хариуцлага хүлээгээд өнөөдөр ярих хэрэгтэй л доо. Үнэхээр тоо хэрэгтэй байгаа мó хүний аим хэрэгтэй байгаа мó гэдэг л байна. Бид гэдэг талбай дээр хүний аим гэдэг 1217 хүн нас орлаа гэд хүний аим гэд бид 2-3 хоног юм хийж хахад нэг хүүрээс өхрөөд уйлжлаа шүү дээ. Энэ тоо яах вэ? Хүний аим шүү дээ. Миний аав ээжээр ковидоор хоёулаа нас урчлаа шүү дээ. Тэгэхэд хавдраа нас урсан гэж бичээд байна шүү дээ. Өнөөдөр яагаад энэ ковидын тоогоо өнөөдөр дараад байгаа юм бэ гэл. Өнөөдөр эмзэглэж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр тоо хэрэгтэй байгаа мó хүний аим хэрэгтэй байгаа мó гэдгийг бас жоох ойлгох хэрэгтэй байна. Ер нь бол бид эмчлэг арга барил барьсан уу? За та нэг 80% л юм да. Арай яг бариагүй. Бас нэг төгс эмчилгээний арга барилыг бол хараахан сонгоцсог бол байгаад байгаа юм шиг байна тийм ээ. Одоо анх гарсан хятад хэдэлжил маскгүй хүмүүс өнөөдөр метро масктай л явна. Бус газараа маскгүй явж байгаа. Монгол өнөөдөр бараг л тех төвшөндөө бараг очсон шүү дээ. Тэгэхээр тэн дээр өнөөдөр очихгүй байна. Арай болоог байна. Тэгээд нөгөө яг нэг стандартаар эмчлэхгүйгээр маш олон төрлийн эмчилгээнүүд гаргаад байгаа. Тэгээд нөгөө олон газар энэ зүйлүүдийг аваад байгаа. Дээрэс нь зочд буудлуудаа бас хүмүүсүүдийн бизнес болчихлоо шүү дээ. Магадгүй өнөөдөр нэг зочд буудалтаа бол эрүүл мэндийн яамтай гэрээ хийгээд зочд буудалтаа ковид аав нэртэйгээр зараа тавиад бараг манайх ковидыг аав гэдэг зар тавиад те. Нөгөө гадаадаас ирж байгаа хүмүүсөө тусгаарлаа. Тийм тусгаарлаа тэгэл явж шүү дээ. Тэгэхээр энэ бол амар хэцүү юм аа. Дээрэс нь дүүргийн эмнэлгүүд өнөөдөр 20-30 ор нэгдсэн эмнэлгүүд нь бүгд ихэнх нь хувьдаа гарцсан байгаа шүү дээ. Дүүргийн эмнэлгүүд. Тэр нэгдсэн эмнэлгүүд нь өнөөдөр 20-30 ор гаргаад өгтөр өнөөдөр эрүүл мэндийн төвн өнөөдөр тэрийг зохицуулга хийгээд өнөөдөр барахгүй дийл барахгүй шүү дээ. 20-30 хүн хөвтлээгээ бодгоо тэрний ард өнөөдөр 50-60 хүн өнөөдөр сэхэнд орох шаардлагатай өнөөдөр тийм хүмүүс байна шүү дээ. Өнөөдөр хаяг юу нэг хаяг хаадарс харгалзахгүй бүх хүмүүсүүдийг амналгаа өнөөдөр сайд ярьж байна. Авах ямар ч боломж байхгүй шүү дээ. Коридор зөндөөл хөвтөж байна. Одоо үнний яг ороод өнөөдөр нэвтрүүлгийг хийгээд өнөөдөр харуулъя гэвэл тэр газар дааны өнөөдөр хүлээн зөвшөөрөхгүй л тийм манайхаа. Коридороор дүүрэн хүмүүс л байна шүү дээ. Ор хөрөлцөхгүй. 2 цаг тутамд өнөөдөр хүн үзэх ёстой гэл өнөөдөр нэг хүн хөвтөж байгаа л ингээл зураг тавиал. Өнөөдөр гомдол гаргал тэрний өнөөдөр шийдэх гэл өнөөдөр нийслэл эрүүл мэндийн газар яам хоёуд өнөөдөр тэн дээр ажиллаад эмчийн бурууг хайхал эрүүл мэндийн ажиллаж байгаа бурууг хайхал шүү дээ. Нэг давхар 10-20 ор багт нэг эмч нэг зөвлөгч нэг хасрагч өгчөөд яагаад тэр бурууг хайхаад байгаа юм бэ? Тэр хүмүүс өнөөдөр 2 цаг тутам тэрэн дээр очих ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөөдхөдөө хариуцлага тооцно гэл. Тэгэл 11 л залах нөгөөдх нь албан газруудад өгдөг. Нөгөө зүгээр суудлын ар суудаг хүмүүсүүд нь яг нэчээр юмаа мэдхгүй нөгөө эмч нарыг дарамтлаа. Тэгэл нөгөө дарамтлаасаа бол нөгөө хүмүүс
урамшуулаа асуулаад илүү цагаа асуулаад өнөөдөр тийм л биш. Яг Улаанбаатарт ямар хүн нөхцөл байдалтай та бүхэн ажилтгийг. За нэг орохдоо нэг 10-аас 14 хоногоор орж ажилтдаг юм шиг байна тийм ээ. 10-аас 14 хоног. 10-аас 14 хоног. Тэн дотор одоо ажиллахад за нөхцөл боломж бол одоо амар л байж таарна. Та бүхэнд өгж байгаа хувцас сэргэлэл одоо тэр юмнууд нь хүрдэг юм уу яадаг юм. Миний сонссноор тэр нэг хамгаалтын цагаан хувцас нь урдсан бол скотчтод өмсгөж загнадаг гэсэн. Нэг хэсэг бол яг хөө нэлийн сайн байсан. Одоо бол жоохон муудаад нөгөө хэрэгэлцэн бэйли жишээлбэл ариудгаа дахиад ярьж байгаа ч нэ тэ дээр нь юм хүн бичсэн бэйли. Магадгүй цагаалаад өнөөдөр урагдсан бол бид хэд задлцсан юм чигээл тэ. Скотчтой л ордог. Тийм тохиолдолд бол зөндөл байна. Өнөөдөр Улаанбаатар бол маш хэцүү шүү дээ. Тэгэл бүх хүмүүс ч англи сэтгэлдээ ингээл одоо би яах вэ гэж өөрийгөө чагнацсан тэ. Бид хэд өвлөлийг киноос өнөөдөр тийм шүү дээ. Өнөөдөр бүх хүмүүс төсөл дараа хийгээл антибиотик хийгээл эмчилгээ хийгээд хамарч боломж өнөөдөр байхгүй шүү дээ. Байдлыг ажиглаж өнөөдөр хийхгүй бол тэр эмчилгээ өнөөдөр эсрэгээр ирнэ шүү дээ. Дааж ард иргэд нь тэрийг мэдэхгүй өнөөдөр эмчилгээгээ дайраад л шүү дээ. Надаа хийсэнгүү. Тийм гаднаас эмчилгээ авъя эсвэл надаа хийсэнгүү. Эсвэл хүн амтнаар яриулаа л тэ. Эсвэл төлбөртөө өрөөнд хэвтийгээл тэ. Монгол хүний нэг зам байна. Нэг өвдөх өөхөх болохоор л нөгөө хүнтэй би мөнгөтэй гэдгийг мэдэрдэн шүү дээ. Дандаа хүнд хүмүүс байгаад байна уу? Нөгөө түрүүний миний хэлдэг хөнгөвдөө хүмүүс бас тийм Улаанбаатар дотор байгаад байна. Байлгах Зөндөө тийм. Одоо ковидээр туслаа гэдэг нь гол одоо би ковид шууд гэрлүүг явна. Энгийн хүмүүс шууд ковид шууд нэмлэгт тавьдаг. Шууд танил талаа яриад хүн амьтан руу яриад тэгэл гууж тугаал. Тэгэл зарим мөнгө төрг нөгөөл хэвддэг тохиолдол зөндөл байна шүү дээ. Эмнэлгийн ажилчид нь өөрсдөө хэвдэж чадахгүй нэг гэдэг шүү дээ. Эмнэлгийн ажилчид өнөөдөр амрах сувлал байхгүй. Хэвтэх эмнэлэг байхгүй. Өнөөдөр тийм шүү дээ. Ямар ч боломж байхгүй. Өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн байгууллага өнөөдөр бид хэдийн татвараар яг үнэ хэлэх. Эрүүл мэндийн ажилтны сувлал байх болно. Боломжтой Байхгүй. Өнөөдөр эрүүл мэндийн ажилчид өнөөдөр яг үнэ хэлэх орхигдчиход дуурах хүнгүй болцсон, ярих хүнгүй болцсон, ярьж байгаа нэгнийгээ доош нь хийдэг. Тооны араас өнөөдөр хөөцөлддөг. Тоо хил ам хоёроор төрүүлж яриад байгаа болохоос эрүүл мэндийн ажилчдынхаа өмнөөс дуурдаг дэд тушаалтан гэж өнөөдөр бараг байхгүй шүү. Нэг хаалга, нэг өрөх гэдэг нэг шинжилгээ Улаанбаатар даяар одоо сайхан хатуу өглөөрөө хийж байгаад л хийж авсан. Тийм. Энэ юу н хэр үр дүнтэй болсон ажил уу? Би бол наадах чи дэмждэж шүү дээ. Энэ бол хаана байгааг олж авсан мó. Энэ бол яг голомтой болсон. Голомтой бол голомтой тусгаарлаад эхэлсэн шүү дээ. Тэр бол маш зөв арга зүй. Тааш тэрийг дараа нь хэрэгжүүлж чаддаг байхгүй. Тэн дээр халдварнгүйжүүлэлт нь явсангүй, эмчимлэгийн ажилтаа солихтой буруу солилоо. Тэгээд совлын газрууд руу шилжүүлэхээр тэр чигтэн совлын газартаа байгаа тэрийнхаа чанд нэглэмтэй болох л тал асуудал гайрмаа хөдөлгөө. Тэгэхэд өнөөдөр тэгж чадсангүй. Тэгсэн бол өнөөдөр ковид насварал өнөөдөр арай л өөр байл. Одоо бүр утгаалтцсан учраас одоо нөгөө ужиг өвчтөө өндөр настай дандаа нэг хамт архаг өвчтөө хүмүүс өнөөдөр нэрвэгдээ тэр хүмүүс өнөөдөр нас ороод байна шүү дээ. Ковидс өөрийгөө сэргийлэх хамгийн зөв арга юу вэ? Одоо маска зүх гараа хариуцах. Ер нь л хамгийн ихний алхам юм шүү. Өөрхийн зүйчдгийг найд. Тийм, ерөөсөө л өөрхийн зүйчдгийг найд. Бид одоо эрүүл гэсэн хүн маань л одоо өнөөдөр маргааш нь ковид нас сурчаад байна шүү дээ. Сая жишээлбэл нэг харамсалтай юм боллоо шүү. Бид хэдтэй ковидд ажиллаж байсан нэг залуугийн эхнэр нь төрчөөд 3 хоногийн дараа нас орлоо шүү дээ. Ковидор. Ужиг өвчтэй байж байгаа. Тэгэхээр ингээл бодохоор бас нэрээ салбар маань бас хэцүү байна шүү. Одоо салбарын одоо бид тийм фэйсбүүкээр бас группүүдээр яваалгаа одоо нэг эмчнэр маань хүнд өвчин туслаа гэдэг өнөөдөр эмч нартаа өнөөдөр даатгал өнөөдөр шийдээд эмчилгээний багц гэсэн зардлыг гаргаад өгөх боломж байхгүй шүү. Одоо би энэ эмнэлгийн дарга нарт бүр амжилж бүр хандад захимаар байдаг. 99.1-тэй 88.1-тэй дуудлага бити аваач. Танд гайлгал шүү гэж. Тэт ер нь бол тийм шүү. Танилтай л хүн өнөөдөр ковидор өвдсөн бол эмнэлэгт тавьчих. Танилгүй бол байхгүй. Тэгэд гэртээ нөгөө эм тангуудаа угаад тэгээ нэг 7 хоног 7-10 хоног ажилдаа орж шүү дээ. Одоо манай
ажилчид ч гэсэнтэй. Одоо баг өвдөг хүн их цөөхөн л үлдчих шиг байна. Тэгээд 7-10 хоног гэртээ эмчилгээгээ хийчихэл тэгээд хурж ирэл ажилдаа орж ийн. Зарим зөрүүл халдвар аваад гэртээ очиж байна. Ер нь эрүүл мэндийн салбар яг таны нэгэлдэг шиг яг зөв. Одоо бид гэж нэг гэмтэлтээр байх хугацаанд бол 5 дахь хагас сард уцвал өдөр шөнөгөө дуудчих шүү. Тэгэл зарим нэг нь бол ерөнхийдөө гэмтсэн бол хүүхдээ баг гэрт аваад ирэх чинь тий. Тэгэхээр ерөөсөө л энэ яагаад эрүүл мэндийн ажилчны гууж эмнэлэгт очих ёстой гэдэг. Бид хэд гуйсан гууг бол бидэд тусламжийг хүргэл өнөөдөр явдсан шүү дээ. Яагаад толгоонд нь тийм сэтгүүнүүдээр суучих уу гэдэг л санаа. Тэгэл маргааш хаглаанд орохын оронд маргааш яг адилхан л хаглаанд орно шүү дээ. Гэтэл та тэгчээр ингээр л тий. Чихэр боо юм уу барайлахгүй байдаг тий. Дээрэс нь одоо эмч нартай би нэг зүйлийг хэлмээр. Та гэд нэр баярлаа гэдээ өгч байгаа тэр чихэр боо магадгүй харагт амих юу ч байсан битгий аваарай л гэж хэлмээр санагдав. Тэрийг өнөөдөр ард иргэд өнөөдөр хүмүүс өнөөдөр ахвал гэж бодсон ба шүү дээ. Тэрийг болоо манайхан битгий аваарай л гэж уриалмаар. Дээрэс нь одоо тэр хүн гуйдаг систем одоо болмоор байна. Зүгээр их ажиллаа хийх өнөөдөр болцсон шүү дээ. Өглөө 9 цагаас 12 цаг хүртэл баг зарим байгууллагын хүмүүсүүд зарим нэг ажилчтай эрүүл мэндийн ажилчдад өөрөөсөө гуйр дайвар өнөдөр хийсээр галт харж байгаа шүү. Тэрнээс хойш өөр ажиллаа хийж байгаа шүү. Наач ч одоо бүр яалчгүй асуудал болсон л доо. За одоо хүүхэд өвдлөө гэх юм бол за таньдаг хүүхдийн юм хаана вэ л гэж шүү дээ. Ер нь бол хүн гэмтлээд таньдаг гэмтлийн юм ч одоо хаана вэ л. Энэ нь бас нөгөөтэйгөр яг ингээд нэг ёс журмаараа эмнэлэгт нь одоо хүүхдээ аваад очихоор бас тэгэл асуудал байна л да. Тийм ээ. Одоо нөгөө онлайн цаг гэж ярьж байна тийм. Онлайн цаг байхгүй болсон. Хэдэн сар байхгүй яг үнэ. Тэгэхээр энэ онлайн цаг гэдгийг одоо нэг яг миний төрөөч ярьдаг шиг аппликейшнаар шийдэх боломжтой байхгүй. Яагаад өнөөдөр бензин дээр А92 дутагдсан байхад өнөөдөр 3-4 цаг очрлаад өнөөдөр бензин аваад болоод шүү дээ 20,000 төгрөгийн төлөө өнөөдөр тэр хүмүүс очрлж шүү дээ. Тэгэхээр яагаад нэг 2 цаг өнөөдөр эрүүл мэндийн хаалганы үн яагаад очрлж болохгүй гэж. Үнэхээр та яаралтай биш бол эрүүл мэндийн ажилчид өнөөдөр таныг хараад баг яаралтай босож баг ялгана шүү дээ. Тэгсэн байх чинь очрлж чадахгүй өнөөдөр тийш очил өнөөдөр хүн гуугаад өнөөдөр явж ийн л да. Гэтэ өнөөдөр бас манай эрүүл мэндийн систем нэг адуун дотор алаг адуу байгаа шиг буруу систем бас байгаа. Өнөөдөр үүднээс ахгуулаад анхан тусны одоо нэг үүднээс ахгуулаад нэг хөтөх үйлчлэгээ тэгээд нэг цахим бүртгэл гэдэг юмнууд өнөөдөр бол маш хэцүү байгаа л да. Яг бай өндө сайхан зүйл болно. Уг нь эмнэлгүүд маань ингээд шаталтай байгаад идэг. Тэ. Гэтэл хүмүүс маань шууд 3 дахь шатны эмнэлэг рүү хандаад идэг. Тэ шууд очиод байгаа байхгүй. Тэгээд тийшээ таньдаг хүн амт байна уу нэтэрэ гэж яриад уг нь тэр нэгдүгээр шатны эмнэлгүүдэл нэлээл шатгахжуулмаар юм шиг л санагдаад идэв. Гэтэл нөгөөх нь улсынх юм шиг хувийнх юм шиг нэг тийм сонин газар улцаарагдаад байгаа юм билээ. Ялангуяа өрхөн эмнэлгүүд. Өрхөч яг үнийг хэлэхэд жижигхэн банд болсон шүү дээ. Тий. Тэгээд тэр одоо боловсон хүчин нэг олигтой ч гэд биш. Харах царайны, орох царайны хүүхдээ аваад орох царайны л нэг сонин байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс иргэд маань яагаад байна вөхөр нагашны эмнэлэгт очихгүй шууд 2-3 дахь шатлын эмнэлэг рүүгээ шууд л яваад байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр л нэг төр нэг анхшныхаа эмнэлгийг чадахжуулах, боловсон хүчингээ сайжруулах тиймэрхүү арга зам хиймээр юм шиг иргэн миний хувьд бодогдоод идэв шүү дээ. Одоо өрхөн эрүүл мэндийн төвүүдэд би бас жоохон бас дуурайлаа. Өрхөн эрүүл мэндийн төв өнөөдөр сонгуул болохоор сонгуулийн штаб болж ажилладаг. Сая 20 оны сонгуулаар гэх чинь сонгуулийн тестээр кредитнор тест аваад ковид эмчилгээний юм тараагаал, юм тариа тараагаал те. Үүний өмнөөс өнөөдөр эрүүл мэндийн тусламж уу зүгээр ковид сонгуулийн реклам хийгээд байна гэдгийг өнөөдөр яриа л байна те. Тэгэл сонгуулийн материал оруулж өгөөл те. Тэгэхээр өнөөдөр энийг таагид болж байгаа гэж бусдын хамааралтай битээ ажиллаа те. Бусдын хамааралтай битээ амьдраад л гэдэг. Тэгэхгүй бол өнөөдөр эрүүл мэндийн систем яагаад ч өнөөдөр өрхөн эрүүл мэндээс л өнөөдөр баг эхлэв шүү дээ. Эннээс эхлэхэд өнөөдөр энэ зүйл өнөөдөр алдагдаад байгаа учраас ямар ч боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр нэг чадвартай болмоор хоёрт бүх юмн дээр л сайхан анхаарал хандуулаад ажилламаар байна. Дааж анхаарал хандуулахгүй шүү дээ. Өнөөдөр гэрийн эндэгдлүүд яагаад гараад байна.
Өрхийн эрүүл мэндийн төв 2 дугаар шатлалын эмнэлэг өнөөдөр хоорондоо уялдаа холбоолго. Өрхийн эрүүл мэндийн төвийг дарамтлагдаг газар эрүүл мэндийн төвийнх нь болчиход ш нэгдсэн эрүүл мэндийн төвийнх. Тэр газрууд нь шалгахад очиж байна. Би ч гэсэн шалгаад очдөг л доо. Тэгтээ би нэг л зүйлээ. Бид өөрөө баг болж ажиллая шүү л гэдэг. Наач баг болж ажиллахгүй. Уялдаа холбоогүй, хүнээ зөв хүнлэхгүй. Өнөөдөр эмнэлэг твтэй гарсан хүмүүс яагаад 2 3 хоногийн дараа гэртeenээс сураад байна. Яагаад тэр хүмүүсүүдийг дахиад өрхөн хянаад тэр хөвцөн газар руу дахиж явуулаад эсвэл 3 дугаар шатлал руу дахиж явуулаад яагаад анхаарал хандуулахгүй байна л гэдэг. Жохон юм ч гэсэн сэтгэл зүйнийг даалга. Хоёр тэр хүнийг зөв онцлохгүй байна шүү дээ. Энээс бол буруутай байхгүй. Тэр ард ирэх ч өнөдөр уйлж шүү дээ. Тэгээд дөнгөж төрсөн хүүхдүүд одоо нэг нас хүрээгүй хүүхдүүд өнөдөр яагаад ийм гэртээ эндээд байна те. Хүүхд нь өнөдөр хаад нас урчаад байна. Хүүхдээ буруу хөхүүлээд байна. Ингээл маш олон асуудал өнөдөр гарч шүү дээ. Тэрийг өрхийн эрүүл мэндийн төв эмчнэр өнөдөр сурах хүсэл алга шүү дээ. Ард иргэдэд зөв ойлголтыг өнөдөр өгөхгүй байна. Өнөдөр тэрнээс болоод өнөдөр маш олон ээжүүд эндэж байна. Саяхан гэрчил нэг хүүхд яг миний онцлог бидэд яг онцлцсон л та зүгээр. Сүнд хаханаас урцсан байхгүй. Тэг гэртээ нэг цагт хүүхдээ хөл унтсан. Ээж нь унтаа 6 сард ирсэн мэдээж ээж нь амар ядараа шүү дээ. Тэгэхэд хүүхд нас урцсан байсан. Тэгэл энэ дээр одоо өрхийн эрүүл мэндийн төвд өнөдөр анхаарах хэрэгтэй шүү дээ. Тийм байхгүй. Магадгүй зарим өрхийн эрүүл мэндийн төв эмчнэр өнөдөр хууль авах цагтаа тэр байцаагтад өнөдөр хууль бараг ирүү үсгээд бараг ял авах гэж хахад төвшөнд очсон байх. Юу ч бодохгүй явж идэв шүү дээ. Тийм хайхрамж юм өнөдөр ямар нэг юм болцсон юм. Өнөдөр тэр бэлтгэж байгаа сургуулиуд өнөдөр жоохон ангалт муутай зарим сургуулиуд байгаа. Тэгэхээр энэ минь дээр бүгдээр анхаарах хэрэгтэй. Сайжруулахын төлөө шинжитлийн төлөө өнөдөр анхаарах хэрэгтэй. Тэгээ одоо 2 дугаар шатлалын эмнэлгийнх нь 3 дугаар шатлалын эмнэлгийнх л өнөдөр эрүүл мэндийн одоо эмчнэр өнөдөр дайцуулж яхаар өрхийн эрүүл мэндийн төвд өнөдөр орох хэрэгтэй л байна. Тинчэнэ тийм кабинет нээж өгч та. Одоо бэлтгэлийн кабинеттэй газар бол би одоо ажиллахад бол боломжтой. Тэрүүнтэй адилхан тийм кабинетийн чих амраал өнөдөр хэрэгтэй бол өрхийн эрүүл мэндийн төв байх хэрэгтэй. 1 дугаар шатлалын эмнэлэг гэж байхгүй 1 дугаар шатлалыг 100-гаар үзүүлдэг. 20 дугаар шатлалыг өрх эрүүл мэндийн төвд үзүүлдэг өнөдөр тийм боломжтой шүү дээ. Өнөдөр нийтлэл өнөдөр явах хэрэгтэй. Тэгээ эмчнэр маань хамгийн эрсдэлтэй ажлыг хийж байна. Одоо энгийн эмнэлэгт одоо тэр 2 3 дугаар шатлалын эмнэлэгт твдэж байгаа үзүүлэх гэж очиж байгаа иргэн доржо батад улмаа ковид тусцсан тусаагүй гэн яаж мэдвэ тийм ээ. Ямар ч боломж байхгүй шүү дээ. Ямар ч боломж байхгүй. Өглөө би гэртээ гарах гэрээс гарахтаа хүүхдээ өмсөө гартыг. Ам нөрөө өвчин тэгээд ирж магадгүй шүү очлаараа л гэдэг гэртээ. Яг үнийг хэлгээд хаглаа хийчээд хүний цус нүчтэй холдчиход ингээд гэртээ арай унтахтаа тэр шөнө бол нэг баг ер нь бол сэтгэл санаа төгшөөд ер нь бол нэг 50 амардгүй шүү дээ. Нөгөө хүн яатсан болоо нэгд. Хоёрт нь би гэртээ янз бүрээр усны халдвартай өвч авчирсан байх гэдэг л гэж боддог. Одоо хүмүүс намайг сайхан хүн эмчнэрийг сайхан амардаг л гэж үгүй байхгүй. Тэгээд амардгүй шүү дээ. Би л амардгүй. Маргааш үлэн заавал нөгөө хүнийхээ нэг харж заавал нэг мэдээ сонсч нэг гайгүй болно те. Яана ойдлон затарсан байх үү. Яана цусны гоождсан байх үү. Яана нөгөөдх нь дахиад хөндөгдсөн байх үү. Буруу хөдөлсөн байх үү гэл гэрчэнэ те. Эмчнэр болгох юм асуудалтай шүү дээ. Гадаад улс оронд энэ эрүүл мэндийн тогтолцоолгууд нь гачин сайхан гоё байх юм. Манайх ч одоо гачин гоё сайхан болох нь ч одоо юу юм хизээ нэг жаахан аятайхан болох бол одоо энэ хэдэн дарга сайд нарын солиод ч одоо 1000 дорж дулмаа солиод адилхан дорж дулмаагаар солиож одоо ямар ч нэмэргүйгээд нь одоо батлагчлаа. Ер нь яавал нэг танаас салбар нэг аятайхан өндийчмөр юм шиг танд бодогддгүү. Засгийн газраас нь дээд төвчний өдөрлөгийн төвчнөөс нь одоо яам нь одоо маш гоё яг чанга хууль дүрмийг баталмаар. Өдөр болгоныг 7 хоног болгоныг юмыг батлаад нөгөөтөө үгүйсгээд байдаг. Нэг юмыг тууштай 5-10 жилээр мөрдүүлмээр. Тэгэх юм бол энэнийг алхам өршилнэ. Тэгэхгүй бол өнөөдөр нэг хууль гаргаж чаал маргааш нь за 7 хоногийн дараа дахиад солиод энэ хизээ биелэл болохгүй шүү дээ. Нөгөө хуулийн бидгэд ойлгоогүй байх дахиад өөрөө хуулиар гэдэг бид дахиад ойлгохгүй шүү.
Тэг иргэдтэй яаж бол ойлгохгүй л яаж иргэдэд яаж ч яг адилхан л очиж. Тэгэхээр л яг замхрал яг л дээрээсээ л доош явчихад байна л да. Нэг үг байдаг ш. Нөгөө үүдэн дээр нэг хүн нэг юм хэлчихэд за тэр хүнийг тэгдэж шүү гэхээр нөгөө хүн ажил дээр орж тэр хүнийг тэгсэн юм байл ш. Тэгээ тэ. Нөгөө хүн дээр очих нөгөөдөх тэгсэн юм байл ш. Тэгээ эсэргээр явдагтай адилхан яг нөгөө нэг нэгнээр дамжсан юм чинь яаж биелэх болохгүй чанга мөрдөгдөхгүй байна. Чанга хуулийг гаргаж чанга ямиг баталж явуулмаар. 5-10 жилээр. Хууль эрх зүйн орчингоо сайжруулъя. Тэрийг 5-10 жилээр нь батлая. Өдөр тутмын нөгөө нэг сайдын тушаал мушаал одоо их л тушаалгах юм да. Тоо томшгүй юм гарах юм. Одоо над тушаал дээр нэг юм ярих дээр одоо тэр нэг бичиг цаас масыг одоо захин бий болчиход байгаа чи бичиг цаасны ажлуудыг одоо болмоор байна. Одоо жишээлбэл бид хэд онлайн стор бичиж байхад яг хэлт дээр бичиж байхад тэр стор бол хэвлээд өгөх шаардлагагүй тэр онлайнаараа л өнөдөр явдаг баймар шүү дээ. Өнөдөр өрхийн эрүүл мэндийн өнөдөр эмчнэрийн газруудын тэр юунууд бол маш их шүү дээ. Бичиг цаасны ажил амар шүү. Тэрийг одоо үнэхээр багасгамаар шүү дээ. Тэгэл нөгөөдхөө буруу хүчлээ, тэглээ, инглээ алдаа засгээл маш их ажлыг уйж шүү дээ. Хүн үзэх яажгаар. Тийм хүн үзэх яажгаар. Тэгэл тийм тайланд тооцоо, тийм юм уу, ийм юм уу гэдэг. Өнөөдөр энийг нэг юм гаргаад өнөөдөр явах хэрэгтэй л. Өнөөдөр тийм алга. Тэгэл бүх эрүүл мэндийн төвүүдээр өнөөдөр нэг цэгийн үйлчлэгээ гэдэг нь маш сайн ажиллах хэрэгтэй болох. Өнөөдөр тэр нь сонголттой ажиллах. Маш олон байна. Тэгээд эрүүл мэндийн ёс зүй хороо гэдэг байгууллага бас байдаг л да. Тэр хороо өнөөдөр бас л муур баталж байна. Тэр өөр газрын төрийн албаа агч иржээл нэг газрын төрийн албаа агчийг ёс зүйгүй гэж ярьдаг те. Тэр бас л буруу систем шүү дээ. Нэгтгэл төрийн л нэг тоогоол биз дээ. Тэгэхэд тэгэл нэг өөр газрын нэг газар л уурал. Ёс зүйгүй байна гэж хурлаар оруулаад ажлаас нь халмал гэдэг те. Энэ бол маш цохимзгүй юм аа. Танд одоогор ямар нэгэн дарамт шахалт ирж гин үү? Одоо талбай дээр гарч дуу хоолойгоо салбарынхаа ажилчдын өмнөөс дуу хоолойгоо хүргэж гарын ёсыг цуглуулж байгаа дээр салбарынхныг одоо чи турхирлаа гихчлэнгээр янз бүрийн дарамт шахалт эндээс залгаж явах юм уцаж явах юм уу? Ахаа байна. Газруудаас ирж байгаа. Одоо юм чи та өөрөө та амьдрал чинь болцсон биз дээ. Та одоо болчихооч дээ л гэсэн. Гэтэ яг зүгээр зарим хүмүүсүүд нь бол яг тооны араас өнөдөр цуглаад бид нэг 4-5 мянган хүн асуурсан шүү дээ хэлсэн чинь эрүүл мэндийн яамнаас жишээлбэл залгаал те. Та наа тоогоо батлаараа хүмүүсэд нэрсийг над руу гаргаж өгөөрэй гээл те. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний газрын дараа point тогтнуудаа залгаад игжлээ. Энэ өөрөө маш ёс зүг асуудал юм аа. Тэр салбар руугаа тэр хүмүүс юу болсон яасан юм хамтран ингээд яах вэ ямар арга зам байна гэх хуралдыг хамтдаа уулзалт зохион байгуулад явах талаа байтал. Өнөөдөр тооны араас зүтгэж шүү дээ. Үнэхээр тоон хэрэгтэй бол тэр хөө өөрөө тэрийг батлал. Юм Монголынхаа тэр юмыг батал өөрөөхөн гаргаж байгаа юм өнөөдөр батлах хэрэгтэй шүү дээ. Алинд нь итгий. Хавьтлан л нөгөө баримттай юу гэдэг илэгдэх тэр байгууллага үстэй. Эсвэл заригцэг юм байна. Зөндөө олон газар өнөөдөр энийг дийлгэж шүү дээ. Тэрийг өнөөдөр өөрөө батлал. Үнэхээр тэр хүнд өнөөдөр магадгүй тим юм хэрэгтэй болоод бидэнтэй уулзаад өнөөдөр эмнэлгийн дарга нар ч гэсэн дээ шүү дээ. Өнөөдөр бидэнтэй уулзаад бидэгт ажилчдаа таг хүнд өгж байна. Бүгдөө хамтран нэгдээ. Салбарын төлөө баяж өнөөдөр дуурах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр тийм алга. Байна. Гүрүүд бас хүмүүс залгаж байгаа тэгээд ойлгоно үстэй тэгээд бид хэдийн тэмцэл бол ингээд дуусахгүй зөндөг шатлал байгаа тэрний гард ямар ч зам бацах ёсноо. Бид шантраараа салбарынхаа төлөө дуу хоолой болороо олон залуучуудыг игнэндээ багтаагаараа муу юм төрхөрж байгаа юм биш тийм ээ. Энэ дороотцсон байгаа, унтсан байгаа салбараа өөдөн татъя гэж одоо хичээ зүтгэж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн өрлөө хүлээж авч хүрэлцэн ирж энэ болохгүй бүтггүй байгаа зүйлүүдийг нэггүй яаж хэлсэн танд маш их баярлалаа. Монгол хүн бүхэн эрүүл байх болтугай. Баярлалаа. Тэгээд эрүүл Монголын нөгөө төлөө те бүгдөө хамтдаа зүтгэнэ. Тэгээд иргэд эрүүл мэндийн ажилчид бүгдөө энэ зүйлд анхаарах цаг нь болсон шүү л гэдгийг хэлье. Баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонд. Баярлалаа.
100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор хүний хэмч Содон Бэлгүрлцэн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.